Сайн бацхан уу өнөөдөр гараа бахахын сэдвээр Ховд аймгаа танилцуулах гэж байна. Ховд аймаг нутаг дэвсгэрийн хэмжээ нь 76.1 мянган хавтгай дөрвөлжин юм. Аймгийн төв нь Ховд хот бөгөөд Улаанбаатараас 1425 км зайд оршдог байна. Ховд аймаг нь 1931 онд байгуулагдсан. Ховд аймаг нь Монгол Алтай их улсын бүсэд орших бөгөөд Мөнх хайрхан, Хөгс эрхийн нуруу, Баатар хайрхан, Мянган угалцад зэрэг том улс нуруудтай. Ховд нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд. Хар ус нуур. Монголын том нууруудын нэг болох хар ус нуур нь 1153 км талбайтай, 72 км урттай, 26 км өргөнтэй. Дундаа аралтай үзэсгэлэнт нуур юм. Тус нуурт 54 зүйлийн хөхтэй амьтан, 268 зүйлийн жигүүртэн, 455 зүйлийн өв сургамал, 4 зүйлийн загас байдаг ажээ. Мөнх хайрхан бол Төв Азийн цөлгийн нөлөөнд орших, хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтож мөнх цэвдэг мөсөн галууд бүхий цэнгэг усны хасар их нөөцийг хадгалдаг энэхүү уулыг мөнх хайрхан уул гэдэг. Мөн энэхүү уул нь Ховд аймаг гэлтгүй Монгол улсын үзэсгэлэн газруудын нэг юм. Цам гарав уулын байгалийн зохицуулбарт газар. Цам гарав хэмээх цас дуул нь далайн түвшнөөс дээш 4208 м дөрвөгдсөн алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цэстэй уул юм. Дэлхийд болон Монгол улсад товөрдсон амьтдыг тэндээс харах боломжтой бөгөөд уулсынхаа араар арлаг, тормог, шинэхэн тэгвэл ойтой жимс элбэгтэй байдаг байна. Төрийн тахилгад алтан хөхийн уул. Ховд аймгийн Мянгат сум, Увс аймгийн Өмнө Говь аймаг, Үлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай бие даасан томоохон нуруу юм. Энэ уул нь 90,735 га газрыг хамран оршдог байна. Одоо та бүхэндээ Ховд нутгийнхаа түүхэнд урсгалт газруудыг танилцуулах гэж байна. Сэнхрийн агуй. Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т хойд Цэнхрийн голын хүндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдардаг байсан гэдгийг нотлох нэгэн гайхамшигтай агуй байдаг нь Сэнхрийн агуй юм байна. Баатар хайрхан. 1912 онд Монгол улс Манжийн арлаас тутгаар тогтнож байх үед Ховд хотод чөлөөлөгдөх ажиллагаа болж Ховдын нутагт мөн бослого тэмцлүүд болсон. Тэрбээр Баатар хайрхан уулын орчимд чөлөөлөх түүгийг мандуулж байсан түүхтэй. Баян зүрхийн буган шүү. Ховд аймгийн Мөс цумын нутагт Бодонжийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн том чулуун дурсгал нь Баян зүрхийн буган өшөө юм. Энэхүү дурсгалт газар нь 30 орчим том жижиг буган өшөө хэрэгсүүр булш байдаг байна. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдвтэй зураг, буг, чон гэх мэт бүхий л амьтныг дүрсэлсэн аж. Шигэн толгойн хадны зураг. Монгол Алтай нурууны ар биеэс их авсан урд, дунд, хойд Цэнхрийн 3 гол Ховд аймгийн Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хойд талынхыг шигэн толгой гэнэ. Энэ орчмоос эрдэмтэд хуучин зэвсгийн үеийн хайрган учтас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байжээ. Шигэн толгойн хадны зургийг 1979 онд дэлгэрүүлсэн байна. Шигэн толгойн хадны нийт 150 дүрс сэлснээс хүн 1, адуу 18, хөр 13, буг хандгай гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, гал 11, могой тов, бар 3, тэмдэг дүрс 9, чухам ямар амьтан болох нь тодорхойгүй дүрс 53 байдаг байх нэ. За сайн байцгаана уу? Наав игүүлэн гэдэг би өнөөдөр Ховд нутгаас төрсэн алдарчнуудыг танилцуулах гэж байна. Манай нутгаас төрсэн алдартнууд Ховд нутгаас олон алдартанд төрсэн бөгөөд тэдгээрээс ардчилсан хувьсгалын Манжийн эсрэг тэмцсэн шин цаг үе гэх мэт өөр үеийн хамгийн нэр хүндтэй горыг онцолж байна. Манжийн эсрэг тэмцсэн зүтгэлтнүүд Ард аюуш, Алдар Жавын аюуш нь Ховд аймгийн Цэцэг сумын нутагт тэр үеийн Засагтхан аймгийн Дархан бэйлийн оршинд 1859 онд төрсөн. Тэрээр
Манжин дарлалын үед ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын баатар юм. 1911 онд Бэн Базрын хошууны ардуудыг удирдан Манжин ноёд хаадын дарлалын эсрэг бослог гаргаж цэцэг нуурын дугуулан байгууллагыг үүсэн 44 зүйлийн шаардлагатай зарган бичиг илгээсэн. Үүний төлөө хошууны ноён түүнийг гянтнаар хорж 9 эрүүшүүлтээр тамлсан ч ардууд түүнийг чөлөөлж чадсан юм. 1921 онд ардын хувьсгал ясны дараа сумын дарга сургуулийн ярав хийж Монгол ардын хувьсгалт намын 8 дугаар их хурал төлөөлөгчөөр оролцсон. 1939 онд 80 наснда таалал төгсжээ. Ховд аймагт төрсэн ард аюушийн түүхэн зөвхөн нэг хүний түүх биш. Энэ ховд нутгийн ард түмний зориг шудрах тэмцлийг харуулдаг. Түүний хөшөө ховд аймгийн ард аюушийн талбайд боссон түүнийг ховдын бахархал болгон мөхөрсөн билээ. Ардчилсан хувьсгалын үе. Захиагийн хэлбэгд орж нь ховд аймгийн зэрэг сум 1963 онд төрсэн. Социалист үеийн бүгд найрамд Монгол ард улсад өсөж зэргийн албахаж сэтгүүл зүйн сургууль сурсан тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг болж Монголын ард түмнийг 75 жил үргэлжилсэн коммунист эдмэс чөлөөсөн 50 хувьсгалыг манлайлсан. Социалист үеийн дарлалын эсрэг зогсож олон улсын хэвлэлд илтгэл бичин ард түмнийг сэргэхэд төв нэмэр оруулсан. Хувьсгалын дараа Монгол улсын ерөнхий сайд ерөнхийлөгч хийсэн бөгөөд түүний гадаад бодлого Монгол улсыг дэлхийн тавцанд идэвхтэй тэнцвэртэй байр суурь эзлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Түүний гол жишээ нь 2016 онд Улаанбаатар хотод болсон ASEAN 11 уулзалт бөгөөд 51 орны удирдагч оролцсон томоохон арга хэмжээ. Энэ нь Монголын 3 дахь хөрш бодлогыг дэмжиж Европтой харилцааг бэхжүүлсэн бөгөөд эдийн засаг олон улсын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлсэн. Ард аюуш захиагийн хэлбэгд орж нар ховдын бахархал бөгөөд ард түмний эрх чөлөө шудраг ёсны төлөө тэмцсэн. Ард аюуш нь Манжин дарлалын эсрэг элбэгд орж социалист хэлмээсийг тэмцэж ховдын түүхэнд төдөгөө Монголын түүхэнд гүн уул мөрүүлдээс эрх мэдлээ. Шин цаг үеийн алдартан ховдын бүх хангаан нутгийнхаа бахархал бөгөөд наадмаар төрүүлж хүчрхэг барилтаа авяас чадраараа ховдын нэрийг гаргаж нутгийнхандаа үлгэр жишээ болон үлдсэн. Шинэ үеийн улс төр урлаг спортын алдартнууд ховд нутгийн нэр хүндийг Монгол болон олон улсын тавцанд танилцуулж байна. Ховд аймаг баруун бүсийн төв гэж тооцогддог. Хүн амын хувьд 2023 оны байдлаар ойролцоогоор 90,000 гаруй орчим хүн амьдарч байна. Энэ нь баруун бүсийн хамгийн олон хүн амтай аймгийн нэг гэдгийг хэлдэг нь. Энд олон ястан угсаатнууд хамтдаа эвтэй найрдаг амьдардагаараа онцлогтой. Эдийн засгийн хувьд мал аж ахуй хамгийн том салбар хэвээр байгаа. Ховдын малчид мах сүү, арьс шир зэрэг бүтээгдэхүүнээр алдартай. Үүнээс гадна газар тариалан хөгжиж, жимсг нь ялангуяа ховдын тар ус орон даяар танигдсан брэнд болсон. Мөн үзэм, аарцсан зармиг зэрэг нутгийн онцлог бүтээгдэхүүнүүд бий. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байна. Хар ус нуурын дархан цаазд газар Булган голын хөндөй мөн сүрлэг цам гаруй ууланд аялах жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь ховдыг жуулчдын сонирхдог гол бүс нутаг болгожээ. Дэд бүтцийн хувьд ховд хот нь автоцсан болон агаарын тээврээр Улаанбаатар болон бусад аймагт шууд холбогддог. Шинэ зам, орчин үеийн барилга байгууламж баригдаж ховд аймаг хөгжлийн шинэ шатанд гарч байна. Соёл боловсролын хувьд ховд аймаг нь баруун бүсийн боловсролын төв гэж хэлж болно. Баруун бүсийн их сургуулиуд оюутан залуус боловсрол олгож байгаа нь бүс нутгийн хөгжил чухал үүрэгтэй. Мөн олон угсаатны соёл урлагийн баялаг боломжил өнөө хүртэл хадгалагдан хөгжиж улам баяжж байна. Товчхондоо ховд аймаг өнөөдөр уламжлалт ахуйгаа хадгалангаа шинэ цагийн хөгжил рүү зорж буй баруун бүсийн төв аймаг болон хөгжиж байгаа нь бидний бахархал юм.